皆さん、こんにちは。冬休みの宿題です。За үсэгчид буюу Японы хэлийг анхлан суралцж байгаа хүүхдүүд та нартай өвлийн амралтын даалгаврыг өгье. Нэгдүгээр улиралдаа та бүгд хирагана үсгийг бүгднийг үзэж үгнүүдээ зээжилсэн байгаа. Тэгвэл катакана үсгийг өвлийн амралтаараа бүгдөө зээжлэх хэрэгтэй болно. Катакана үсэг тус бүрийг 2 мөр бичээрэй. Дараа нь дүрс бичлэг дээр байгаа үгнүүдийг катакана үсгээр бичиж тэмдэглэх хэрэгтэй болно. Та бүгд хийсэн гэрийн даалгавраа классрум руу 1 сарын 30-ны өдрийн өмнө илгээгээрэй. Катакана үсгийг бичихдээ хирагана үсгийн нэгэн адил нэг дөрвөлжин дотор нэг үсэг бичнэ. Катакана үсэг маань бид нарыг харж байгаа дэлгэцнийхаа баруун талаас эхэлж байгаа. Хажуу талд нь хирагана үсгүүд бичсэн байгаа учраас та нар шууд таних бах. А, И, У, Э, О гэд дээрээс доошоо уншина. Тэгээд дараагийнх нь Ка, Ки, Ку, Ке, Ко, Сан, Ши, Су, Се, Со, Та, Чи, Зу, Тэ, До гэх мэтчлэнгээр бүх хирагана үсэгтэй адилхан катакана үсгүүд орж ирнэ. Доотлын игнийг хараарай. Доотлын игний маань 2 зэг эсвэл бөөрөнгийн орж ирээд хэрхэн уншигдахыг та бүгд мэднэ. Тэгэхээр та бүгдэд зөвхөн бичлэгийн зээжлэгэл үлдлээ. Энэ слайдн дээр катакана үсгийг ямар дистаралаар бичих тухай хүснэгт харуулсан байна. За мэдээж мөн саяны хүснэгтийн адилхан А, И, У, Э, О буюу баруун талаас үсгүүд нь эхлээд явж байгаа. За хараарай. А үсэг дээр гэхэд дээдлийн зураас 1 хамгийн ихний зураас байна. Тэгээд дараагийн зураас нь 2 гэд тэмдэглэсэн байна. Бусад үсгүүдийг мөн адил харж агаад дураж хичээрэй. За харин одоо энэ дүрс бичлэг дээр гарах үгнүүдийг англи үсгээр бичсэн байгаа. Үүнийг та бүхэн катакана үсгээр өөрийнх нь дэвтэртээ буулгаж хичээрэй. Дүрмийн хувьд бол хираганагийн дүрмтэй адилхан. За амжилт хүсье. Ингээд бид нарын өвлийн амралтын даалгавар дуусна. Гамбатте кудасай. Минасан саяонара.